ялгуурын кубын талаар үзье. За ялгуурын куб бол за юутай адилхан. Нийлбэрийн кубтэй адилхан. За А-гаас асах нь B-ийн за куб гэж тийм. За мөн л А-гаас асах нь B, дахиад үржих нь А-гаас асах нь B, дахиад А-гаас асах нь B гэсэн одоо эдгээрийн үржвэрээр тодорхойлогдно. За дахиад эндээс ихний хоёрыг нь хэрвээ дахиад хооронд нь үржүүлчих юм бол тийм энэ бол А-гаас асах нь B-ийн квадрат буюу ялгуурын квадрат болно. Хоёр удаа үржүүлж байгаа болохоор А квадратаас хасах нь 2AB нэмэх нь B квадрат. За тэгээд үүнийг үржих нь А-гаас хасах нь B гэдэг нь за энтэйгээ тэнцүү болно. За одоо эндээс гишүүнжлээд үржүүлэх юм бол за гэж. За гишүүнжлээд үржүүлэх юм бол А-г үржүүлэх нь А квадратаас хасах нь 2AB дээр нэмэх нь B квадрат хасах нь за энд бол хасах нэмэгтэй болно. Хасах нь B-г үржих нь А квадратаас хасах нь 2AB дээр нэмэх нь B-ийн квадрат. Ийм болно те. За энийг одоо гишүүнжлээд үржүүлье. За ингэж үржүүлнэ. B-г мөн адил ингэж бас ингэж үржүүлнэ. За ихтэй А-гийнхаа үржвэрийг бичье. За тэгвэл А кубээс хасах нь 2А квадрат B дээр нэмэх нь AB квадрат. Мөн л одоо хоёрын тогийг юуг нь хамгийн урталтын коэффициентийг бичээд тэгээд AB гэсэн дараалал нь бичээд хэвээ. Үржвэрийнхаа байрыг одоо бичгдээ гэсэн үг тийм. За тэгэхээр энд бол А квадрат B B-гээр үржүүлж эхэллээ. Одоо энд хасахын нэмэх нь 2AB квадрат хасах нь B-ийн куб боллоо. За эндээс төсөөдөг шүү дээ эмгдэх юм бол А куб бол нэг л болохоор шууд бичлээ. За дараа нь А квадрат B хоёулаа хасах тэмдэгтэй юм байна. Хасах нь 3А квадрат B нэмэх нь за энд AB квадрат байна тий. За тэгэхээр А 3 болох юм байна шүү дээ. Бас 3AB квадрат болоод хасах нь B-ийн куб болж байна. За тэгэхээр энэ бол ялгуурын куб болж байна. За тэгэхээр өмнөх одоо нийлбэрийн кубыг хэдүүлээ бас ижилхэн аргаар одоо сээжлэх гэж үзсэн те. Яг тэрнтэй адилхан одоо зүйлүүд бол бас ажиглагдаж байна. За тэгэхээр энэ чинь нэг бүрчлэн салгаж бичггүйгээр ерөнхийдөө доотлолт шууд нэг өнгөөр биччихье. Тэгвэл энд жишээ нэгийг үржих нь А кубыг үржих нь B-ийн тэг зэрэг гэж харж болж байна те. Энд 3-ын тоо байгаа мөртлөө хасах тэмдэгтэй байна. 3А квадратыг үржих нь B-ийн нэг зэрэг дээр нэмэх нь 3-ыг үржих нь А-гийн нэг зэргийг үржих нь B-ийн 2 зэрэг хасах нь за энэ шашиг те. За энд бол нэгийг үржих нь А-гийн тэг зэрэг боллоо. Тэгээд үржих нь B-ийн 3 зэрэг болчих. За тэгэхээр эндээс харах юм бол за ерөнхийдөө нийлбэрийн квадраттайгаа яг адилхан. Гэхдээ тэмдэг нь ондоо болоод байна. Тэмдэг нь яагаад ондоо болчихвоо гэдгийг хэдүүлээ бас нэг янзаар тайлбарлаж болно. Жишээ нь энд бол өмнө нь бол нийлбэрийн куб бол А дээр нэмэх нь B-ийн куб шүү дээ тий. А ялгуурын куб бол А-гаас хасах нь B-ийн куб гэсэн үг. Өөрөөр хэлбэл энийг хөрөн жижигхэн одоо зал хэвлээд бичих юм бол А дээр нэмэх нь хасах B-ийн куб гэж ингэж бичиж болно те. Тэгэнгүүт одоо энд чинь одоо B тэг зэрэгтэй байх юм бол ямар ч тооны тэг зэрэг бол юу болчих чинь те. Нэг болчихно. За энэ дээр B болохоор нэг зэрэг болохоор хасах нэмэгтэй болчихно. Хоёр зэрэгтэй болохоор B-ийн квадрат нь нэмэгтэй болохоор нэмэх болчихно. Энд 3 зэрэгтэй болчихоор ингэж чинь байна. Өөрөөр хэлбэл одоо хуучин гэж одоо энэ өмнөх дээр нь хэдүүлээ ингэж бичсэн шүү дээ. А-гаас хасах нь А дээр нэмэх нь B-ийн куб гэдэг бол А куб дээр нэмэх нь 3А квадрат B дээр нэмэх нь 3А B квадрат дээр нэмэх нь B-ийн куб байсан дээ. За тэгвэл энийг одоо яг доотлолт нь ингээд ногооноор доотлолт нь биччихье. За сумаа эндээс энийг доотлолт нь бичээд үзье хэдүүлээ. За тэгвэл А дээр нэмэх нь хасах B-ийн куб гэдэг чинь
тэгвэл А-гийн куб дээр нэмэх нь 3 А квадратыг үржих нь хасах B. За нэмэх нь 3 А үржих нь хасах B-гийн квадрат дээр нэмэх нь хасах B-гийн куб болно тий. Тэгэхээр энийг хэдүүлээ хасах B-г хаалтнаас нь гаргаад бичих юм бол А куб дээр нэмэх нь хасах нь болчихно тий. Энд А кубээс хасах нь 3А квадрат B дээр нэмэх нь 3А B квадрат. Яг бол хасах B-г үржүүлээд нэмэх B квадрат гарна. Тэгэд энд бол тань хасах гараад B куб гээд энэ бол ялгуурын за жоох ингэчихв. Тэ энтэйгээ яг адилхан болж шүү дээ. За энэ өнгөр. Энэ хоёр бол хоорондоо адилхан болж байна. За энийг одоо ингэж бичиж байгаа санаа нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө нийлбэртэйгээ төстэй шүү. Тэгээд B-гийн сондгоо зэрэг байгаа. Өөрөөр хэлбэл 1 болон куб 3 зэрэг дээрээ тэг 1 болон 3 зэрэг дээрээ урталтаа хасах тэмдэгтэй болно. Тэгээд нийлбэрийнхаа кубтэй яг адилхан. За ялгуурын куб бол ийм байна. Тэгээд 1 3 1 гэсэн дараалалаараа бичигдэнэ.